Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Бизнес радио болон 98.9 болон C1 телевизийн хамтран хийж байгаа гарааны бизнес нэвтрүүлгийн маань 3 дахь дугаар эхэлж байна. Студид өнөөдөр Око мөн манай зочноор Alchemist компани үүсгэн байгуулагчид Хангай болон мөнх цогтнор. Мөнх цогтын хувьд цоошин магистрийн зэрэгтэй хүн өчигдөр авсан гэсэн үг тийм ээ. За өдрийн мэнд залуучуудаа. Өдрийн мэнд. Сайн байна уу? Сонин сайхан юу байцгаана? Халах өдөр болж байна. Их халах өдөр тийм үү? Өнөөдөр гадаа нэлээд халах байх шүү тийм үү? За тэгэхээр мөнх цогт болон хангаатай биднээс дэлгэрэнгүй ярилцах болно тийм ээ дараачийн 20 минутын турш. Тэгэхээс өмнө та бүхэндээ гарааны бизнес нэвтрүүлэг маань ямар зорилготой нэвтрүүлэг гэдгээ хэлцгээе. Бизнес эхэлж байгаа хүмүүс, хувь хүмүүс болон тэрэн дотор бидний entrepreneur гэж нэрлэдэг хүмүүс зориулсан мөн entrepreneurs хүмүүсээр өөрсдөр нь хийгдсэн ийм нэвтрүүлэг байна. Манай нэвтрүүлэг 4 хэсэгтэй. Бид салбарын болон техник технологийн цоошин мэдээллийг хүргэдэг. Үргэлжлүүлээд уг салбартаа яхахгүй англи хэл дээр ихэвчлэн ашиглагддаг нэр томьёог хүмүүс тайлбарлаж өгöd үгүй нь бас яаж дуутахыг үзүүлнэ. Тэгээ эцэст нь өдөр болгон цоошин сонирхолтой гарааны бизнесээ аваа явж байгаа, гарааны бизнесээ хийгээ явж байгаа, эсвэл амжилттай нэг бизнесээ дуусгацсан байгаа, эсвэл маш их хүндрэлд ороод байгаа хүмүүсийг авч ирж, тэдгээр хүмүүсийн амжилт болон уналтын тухай одоо түүхийг хуваалцах зорилгоор цаашаа явж байгаа. Ийм зорилготой нэвтрүүлгийг хийж байгаа. Ингээ 3 дахь нэвтрүүлгээ бид нас хийгээ сууж байна. Сонирхолтой сонсогч чинь тий. Айгүй урд нь сонссон уу нэвтрүүлгийг? Ер нь сонсож үзег ихтэй тэгээд ирэхэд одоо ингээд орж ийн гэдэг. Өмнөх дугаараас нэг л мэддэг болсон. Өмнөх дугаараас нь баяр сайхан ах маань орсон байгаа тий. За гурлаа юу вэ? Эхлээд өнөөдрийн мэдээллийн болон руугаа ингээд орцгоё. За тий. Би өнөөдөр айгүй гоё 3 мэдээг бэлдсэн байгаа. Эхлээд хамгийн жоохон соловторт юм. Их сонирхолтой мэдээгээр эхлэе. Тэгээд хоёр санал онлоо бас хэлцээрэй. За quartz.qz.com гэж вебсайтыг мэдэх байх тийм үү? Технологийн entrepreneurs-ийн мэдээллийг хүргэдэг. Энэ вебсайтн дээр өчигдрийн мэдээлснээр Европынхны 20% нь интернет ерөөсөө ашиглаж үзээгүй гэсэн. Өөх тийм. Мэдээж гарсан байна. Европын холбоо гэдэг маань өөрөө уул нь бол тийм ээ ямар нэгэн байдлаараа хөгжиж байгаа тэргүүлж явж байгаа газар байдаг. Тэгсэн чинь өнөөдөр Европт 16-аас 74 насныхны дунд хүмүүсийн 62% нь интернетийг өдөр болгон ашигладаг. Энэ ч утгаараа Европ өнөөдөр интернет ашигладаг хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлдэг твүүдийн нэг. Гэтэл өнөөдөр 20% нь ерөөсөө интернет ашиглаж үзээгүй гэж. Вау, тий. Сони тий. Скандинав орнууд бол амар их интернетийн өргөө эвлэлтэй шүү дээ. Дэлхийн бас амар томоохон компаниуд байгаа тий. Бодион тэргээл. Тэгээд мэдээч хэрэг Европын орныхын хувьд бол интернетийн одоо дэд бүтцийн хувьд бол Монголоос айлизэнд авцсан явж байгаа 4G интернет гэдгийг бол жинхэнэ утгаар нь хийчихсэн хурдны хувьд хамаагүй хурд байгаа. Гэхдээ дэлхийд хамгийн хурдтай интернеттэй газар хаана нэмэх вэ? Солонгос. Япон уу? Солонгос, Хонконг гэсэн баг тий. Солонгосд нь ерөнхий дунджаар ярьж байгаа шүү дээ тийм үү. Яг тэгэхээр бас сүүлийн үед Google-ийн гаргасан интернетийг сонссон уу? Google дуршилтаар хийж байгаа интернет. Секундэд 1 гигабайт. Яг хэрэгтэй. Бараг 1 гигабайт 1000 секундын 1000 мегабайтын интернетийг дуршилтаар хийгээд тэгээ одоо Америкийн хамгийн номер 1 Comcast-тэй өрсөлдөд үний хувьд тэгсэн мэт хамгийн амдаар хийж байгаа. Тэгээ peer to peer интернет ашигласан. Яг энэ мэдээллийг үргэлжлүүлэн унших юм бол Америк хүмүүсийн 15% нь бас интернет хэрэгсээ ашиглаж байгаагүй гэсэн. Гарсан байна. Манай Монголын үед ямар гэдэм бол тэр жиг сонирхолтой байна. Би бас яг сайн мэдэхгүй. Тэгэхээр хэрвээ манай нэвтрүүлгийг үзэж байгаа бол Twitter-ээр тийм ээ бидэнтэй харьцаж startup Facebook-ийн startup mongolia.com гэсэн пэйж руу орж хэрвээ энэ тоог мэддэг бол биднээс хэлж өгөөрэй гэж хүлмээрээ. За тэгээд үргэлжлүүлээд энэ ч гоё статистик гарсан байна л да. 2013 оны байдлаар дэлхийн хүн ингээ орнуудыг ингээд дурдж үзүүлээд хуваар нь үзэхэд хамгийн их хуваараа интернет ашиглаж үзээгүй хүмүүсийн тоогоор хамгийн их хувь нь Романи улс орсон маань Ромania 42% нь ерөөсөө интернет ашиглаж бараг таалан юм шүү дээ. Oh my god. Бас сонирхолтой юм Итали орсон байна. 34% нь интернет ашиглаж үзээгүй гэж. За энэ ингээ үргэлжлүүлэх юм бол Испани улсын 24% нь ашиглаж үзээгүй гэж байна. Эстон, Чек, Латви ер нь бол Европын орнуудыг хуваасан байна л да. Англи улсын 8% нь интернет ашиглаж үзээгүй.
Голланд улсын 5% нь интернет ашиглаж үзээгүй. Гэсэн сонирхолтой мэдээлэл гарсан байна. За ихний мэдээлэлээр бас л урд нь сонсож байгааг мэдээ үзүүлэг мэдэж авлаа. Тэглээ. Тэгэхээр энэ маань бас стартап буюу гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс entrepreneurs бас нэлээд том өсөх бас орон зайг харуулж байгаа гэсэн үг тийм үү. Хэрвээ интернетээр ялангуяа одоо танай Alchemist компанийн хувьд бол тийм ээ дахиад өсөлтийн нэгсэндээ Европ гэдэг оронд 20% өсөлтийн орон зай байна гэсэн үг юм байна шүү дээ тийм үү. Тэгж харагдчих тий. Та хоёр тэгээд Монголын өөрсдөө одоо интернетээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд Монголын интернетийн статистик байхгүй нөө. Ерөнхийдөө нэг Facebook хэрэглэгчийн тоо гэж байгаа шүү дээ. Тэр нь бол 500 мянга гэж гарсан ба. Тэгэхээр одоо Facebook хуудснууд хамгийн дээд нь 200 мянган лайктай байна одоо тий. Тэгээ ерөнхийдөө 500 мянган байнгын хэрэглэгч Facebook-оос тийм статистик байд юм л л тий. Тэгээ интернет хэрэглэгч гэх юм бол 1 сая болж тарах байлгүй гэж бодож байна. Тэгэл тал нь л хэрэглэж штэ баг. Монгол бол илүү үзүүлэлт юм шиг ер нь л баг тэгж зөвхөн амтай болохоор penetration буюу интернет хэрэглэгчийн тоо нэлээд өндөр байж байгаа. Манай оператор ч гэсэн аюу сайн ажиллаж байгаа шүү дээ 3G. Энэ жил Монголын хөдөө орон нутгаар интернет тавих үйл ажиллагаа улс дээр нэлээд эрчимтэй явж байгааг сонсон. Үн хямдруулах талаас нь тийм ээ. Яг хилээр давж орж ирдэг интернетийн хувьд бид нас дэлхийд өрсөлдөхөр чадвартай байдаг юм байлаа. Ашиглан кабелаар орж ирж байгаа. Тэрийг буцаагаад нөгөө нэг интернет providers and IP-нууд нь авч цаашаа зарахтаа жоохон үнэтэй болгочтой гэж сонсож байна. За дараагийн мэдээ хүргэе. Энэ бас их сонирхолтой мэдээлэл байна. Телевизэр гэдэг юм маш их ховсолд орж байгаа. Биднээс мэддэг байсан телевизэр байхгүй болж байгаа. Хүмүүс яхаарахгүй дуртай үедээ дуртай юм үзэх тийм зуршил руу орж байна. Тэрийг дагаад Google компани Android TV гэдэг платформыг үүсгэнэ гэж зарласан байна. Тий, сая нас нэг тийм яригдчихсэн. Сонсож байсан тийм. Apple TV гэж байдаг. Netflix байдаг. Netflix байгаа. Google нэг жижиг юм dongle хийцмээсэн шүү дээ тийм үү? USB тэгээ тэрийгэ залгаж үл интернетээр янз бүрийн контент үздэг байсан. Netflix байсан. Өөр чин одоо нэг жижигхэн өөр нэг хит байдаг шүү дээ. 4-5. Тэгээ 4-5 хит юу лээ? Samsung-оос бай орж исэн баг. Магадгүй. Ер нь телевизийн бизнест одоо өөрөө телевизэр үйлдвэрлэдэг байна уу, контент эзэмшдэг компаниуд бүгдээрээ орж исэн баг тийм үү. Тэгэхээр яг одоо яхахгүй Roku гэдэг бас одоо салбартаа тэргүүлэгч компани байдаг. Roku-гийн set-top box-аас гадна Amazon-их үүссэн байдаг. Amazon-ийн Fire TV гэж байдаг. Тэгээд одоо биднээс дахиад Google-ийнхийг зах зээл рүү гарч ирээд ашигладаг болох юм байна. Тэгээд ерөөсөө одоо тэгж байгаа шүү дээ. Дуртай нэвтрүүлгүүдэд үздэг. Сувгийг явуулж агаад буцааж болно, бичиж болно. Реклам гэдэг юм шал ондоо болж хувирж байгаа. Идлээ реклам үзэн гэдэг зуршил бас өөрчлөгдөж байгаа гэж бодож байгаа. Тэгээд одоо Google ингээд дахиад Apple-тай нэг салбарт өрсөлдөж хийж байгаа юм. Тэгээ энэтэй холбоотой 8 сард Apple-ийн дараагийн конференсээр Apple TV-г шинжилж ашгүй танилцуулах гэж байгаа. Apple TV хэрэглэдэг үү? Apple TV хэрэглэж байгаа. Би уул нь хэрэглэдэггүй байсан. Гэхдээ ингээд утастайгаа болон өөрийнхөө энэ MacBook-тай шууд холбогдох гэдэг утгаараа ямар хэрэгтэй юм бэ гэдгийг харсан л та. Гэхдээ аггүй контентны хувьд жоохон хязгаарлагдмал. Яг Америкт байх юм бол илүү боломжтой. Монголд болохоор бас зарим юм ажилтгүй. Google TV гарвал ч зөндөө ашиглах хэрэгтэй тий. Бараг open source болоо гарчих байлгүй бол development. Тэгээ бас аппликейшн хийх хэрэгтэй болох тийм үү. За, хоёр дахь мэдээ юм байла. Гурав дахь мэдээ, хамгийн сүүлийн мэдээ. Энэ бол миний хувьд тест үнэхээр харамсмаар, баярламаар мэдээ байсан. Энийг би баяр сайхантай ярьж байсан. Манай эхний нэвтрүүлгээр бид нэг мэдээ танилцуулж байгаад Google компани WorldLens гэдэг аппликейшнийг acquire худалдаж авсан гэдэг мэдээ хүргэж ирсэн. Тэр WorldLens гэдэг нь яадаг байсан бэ гэхээр годамжаар өөр оронд аялж байгаад ямар нэгэн хил дээр ингээд юм үзүүлээ. Юм үзэх юм бол iPhone дээр шууд орчуулад өгдөг тийм аппликейшн байсан. Тэр үед би гэртээ тэрийг сонсч байжгаад хажуудаас Mark Watkins гэдэг одоо хүнтэй бид хоёр юу гэж ярьж байсан бэ? Үгүй яагаад тэгвэл iPhone-оо ингэж бариад шууд өөрийнхөө хил дээр юм хэлэхэд цаашаа нөгөөх нь орчуулад аудиогоор гаргадаг тийм аппликейшн байж болдгоо юм бэ гэдэг. Тэгээ баяр сайханд чилжсэн хүмүүс таараад хэлжсэн. Тэгсэн чинь Ben Moyle гэдэг манай синий захирал нэг өдөр над руу энэ линкийг явуулаад "Око чи хоцорчлоо" гэж мессеж явуулсан. Тэгээд энэ линкийг танилцуулъя л да. Энэ маань өөрөө PC World.com дээр гарсан байна. PC World.com дээр тайтл нь юу ингэсэн байна.
Microsoft компани Skype дээр real time буюу жигнэсээ орчуулдаг. Одоо яг бодит шууд орчуулах чадвартай бетагаа танилцууллаа. За одоо тэгэл энэ жилд гарнаа гэсэн байна. Амарлах нь үү тий. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Skype-аар шууд ярил орчуулдаг юм. Би одоо чинь айлч хятад хүнтэй би хятадаар ярьдаг тийм ээ. Хятад хүнтэй Skype-аар ярихдаа орчуулгыг асаачих юм бол би энэ чинээс монголоор ярихад тэр цаана миний яриа хятадаар сонсогдоод тэр хүн наашаа хятадаар ярихад надад тэр хүний яриа монголоор сонсогддог. Амар аюултай. Тэгтээ болох ёстой байсан. Гү лайв стрим гэдэг юм амар юм шууд орчуулж тээ. Тэгэхээр одоо шууд нэгсэндээ хэрвээ контент хийдэг хүмүүс биднээс энэ нэвтрүүлгийг одоо Америкт, Германд шууд гарах боломжтой орчуулга хийх албагүй. Skype асаачих юм бол цаашаа хүмүүс шууд мэдээллийн бааз хэл сурах шаардлагагүй л болж байгаа. За Microsoft компанийн хувьд энэ дээр сүүлийн 10 жил ажилласан гэж байна. Тэгээд энийг бол Microsoft-ийн Rick Rashid гэдэг хүн ингээд туршилтаа хийж үзүүлсэн юм байна. Видео нь одоо энэ ингээ гарч байна. Хятад хэл дээр ихээр ингээ туршиж үзүүлсэн байна. Энэ маань өөрөө Microsoft Google-ийн эсрэг search engine дээр Bing Translator гэдэг юмыг хийж байсан. Мөн Windows 8 дээр одоо орж ирэх юм байна. Баггүй. Яагаад Google хийгээгүй юм л тий? Энэ бол үнэхээр Google World Lens-ыг авах үед бол би яг тэгэх гэж байна гэж бодлоо. Яагаад хийгээгүй юм л тий? Гэтэ энэ бол өрсөлдөөн. Өрсөлдөөн юм байна л да. Яг тэгэхээр Google Translator-ыг ашигладаг. Ашиглана. Орчуулгамаар дөнгөж сайхнаас монгол хэл тэмдэг орчуулсан байгаа тийм үү. Тэр Google Translator-тэй дахиад өрсөлдөх. Нэг шин юм байна тий. Бараа гараад ирлээ. За тэгээ энийг өстой дэсин ядаж хүлээж байна. Утгуу гарч ирээсэ. Зарим нэг хэлийг яах аргагүй одоо сурахад аягүй хэцүү хэлнүүд байж идэг. Монгол хэлийг одоо хүмүүс бүр сурах шаардлагагүй боллоо. Хятад хэл сурах гэж бодож ирсэн байли дөө. За ингээд энэ маань мэдээллийн болон байла. Одоо хэдлэг яс дараачийн нэр томьёо буюу terminology хэсэгтээ орё. За. Захны үг. SME буюу small SME гэдгийг маань товчсон үг гэдэг. Small, medium, enterprise. Юу гэсэн үг вэ? Хангаа. Жижиг дунд бизнес эрхлэгч аа. Зүйлтэй яг жижиг дунд бизнес эрхлэгч. Энэ манай төрийнхэн их ярьдаг олон улсын харилцаанд ярьж entrepreneurship startup гэдэг үгийн албан ёсных нь баг хэлбэр нь л тийм. Яг жижиг дунд гэдэг вэ гэдэгт нь салбартаа болохоор мөнгөн орлогоор нь жилийн борлуулалтаар нь хязгаар тогтоосон байдаг. Жижиг бизнес гэдэг бол Америкт аягүй том байдаг. 1 тэрбум доллар хүртэлх бизнес борлуулалттай гэж ярьдаг. Дунд гэх юм бол 10 жилөөр нэг тийм яг тодорхой тоонууд байдаг. Хэрвээ борлуулалт чинь тэр тоонууд дотор байх юм бол таны компани S юм уу small, MMO, medium, enterprise гэдэг маань компани бизнес гэсэн үг тийм ээ. Ийм нэртэй юм. SME-гийн чиглэлийн гэж их Монголд ярьдаг. Тийм ээ. Ялангуяа одоо танай хоёрын хувьд одоо чинь хөрөнгө оруулалт хайж явж байсан гэсэн тийм үү? Хөрөнгө оруулалт хайж явж байхдаа худалдаа аж үйлдвэрийн танхим руу энэ төр очиж байсан уу? Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр очиж байгаагүй л дээ. Зүгээр яхаа нэг хувь хүмүүсүүд дээр их очиж болж байсан тийм. IT-ийн баг бүх компанидор очиж уулзсан дөө. Тэгээд ерөнхийдөө юу гэдэг стартап гэдэг үгийг ашигладаг хүмүүстэй яриа явж байгаад SME гэхээр ойлгодог шүү дээ, тийм үү? Тийм, бас тэгж ойлгоо. SME буюу жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сан гэж байдаг, тэтгэлэг гэж байдаг, зээл гэж байдаг. Банкуд бол яг энэ үг гэллэгийг ашигладаг. Жижиг дунд бизнес буюу SME зориулсан зээл гэж сангууд иждэг. Сая бид нар жижиг дунд хүмүүст очиж уулзаад тэр хүмүүс зориулсан одоо програм хангамжийн шийдэлч гэдэг юм. Тиймэрхүү юм дээр хамтарч ажиллаж хөтөлбөр боловсруулад тэгээ нэг хэсэг явж байгаа одоо дууссан байгаа л да. Тий. Яг нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч маань би програм гэж тэр мөрийг бид нар засч өгдөг тий. Тиймэрхүү юм хийжсэн байгаа. Тэгээ уулын жижиг дунд бизнес эрхлэх хүмүүс зээл мэйл өгнө гэж сая чуулганаар аягүй гой юм яриад байсан. Тэгээд одоо тэр нэг сороггүй л шүү дээ. Тэгэхээр стартап буюу гарааны бизнес гэдэг үгийг яагаад хайж сонсдог? Үзэгчид юм уу бид нар сонсдгүй гэхэлэр яг энэний албан ёсны үг хэлэх нь бол SME гэдгийг ашигладаг юм байна. За эхний үг дахиад хэлэхэд SME буюу Small Medium Enterprise гэдэг үгний очилт байлаа. Хоёр дахь үгийг хэлье. За их сонирхолтой үг байгаа. Хүн болгоны ярьдаг яг 3 жилийн өмнөөс наваа Монгол ирснээс хойш энэ яриа улсын хурлын үеэр яригдж байсан, радио телевизээр их яригдана. Улс төрийнхэн бизнесийн бүгдээр ярьдаг. Innovation буюу орсоор инновац гэж байгаа. Монголоор одоо яг монголоор бас инновац л болоод байгаа шүү дээ. Яг entrepreneur гэдэг үг шиг entrepreneur гэж яриад байгаа орсон юм шиг. Тэрнтэй адилхан innovation буюу инновац гэдэг үг байна. За innovation гэж юу вэ хангаа?
innovation гэдэг бид нар бол энэ дээр аягүйх боддог л доо. Шин санаа юм болов гэдэг анх ихэ бодож байсан. Тэгэхдээ санаа дан ганцаараа бас инновац болж чадахгүй байна. Түүний гүйцэтгэл байд юм байна. Тэгэхээр шин санааны төгс гүйцэтгэлийг л innovation гэж нэрлэдэг байгаа юм болов гэсэн тийм ерөөхдөө ойлголт яваад байгаа. Тэгээ янз янзын л юунууд байна л да. Эсвэл зүгээр шин санаа гэхгүй төгс гүйцэтгэлийг innovation гэж юм ч гэдэг юм уу тийм. Тиймэрхүү юм бас байгаад байгаа. Тэгээ яг хуу инновац гэдэг маань өөрөө янз бүрийн салбарт янз бүрийн утгаар л орж байгаа. Яг манай одоо мэдээллийн технологийн салбарт гэх юм уу да. Тэр нь болохоор амар хингийн хэлбэр зүйлийг маш гоёор танилцуулаад маш гоё гүйцэтгэлийг хийж чадсан бол тэрийг инновац гэж нэрлэдэг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ манай өөр юу гэж бодож байна? Око юу гэж бодож байна? Мөг юу гэж бодож байна? Мөг юу гэж бодож байна? Мөгийн энэ дээр нөх юм байна. За миний хувьд бол яг инновац яа энийг бол ер нь бол нэг шинжилэл гэж боддتي. Яг хоо зүгээр бид нар бол Америк шиг ч юм уу Америкийн зах зээлээр гаргаж байгаа шиг шин юм ингээд сэдвгүй байж магадгүй. Гэхдээ яг хоо Монголынхаа хүрээнд бол IT-г хөгжүүлэх ч юм уу энэ талаараа нэг тодорхой бүтээгдэхүүн гаргах ч юм уу нэг шинжилэл хийж байгаа гэдэг утгаараа энийг бол ер нь бол шинжилэл гэвэл илүү тий заавал шин санаа биш заавал байхгүй юм гаргаж ирэхээсээ илүү одоо Монголд байгаа нэг имийг л шинжилж байгаа гэдэг гэж орчуулвал зүгээр юм болов гэж өөрийнхөө хувьд бол боддог. За око юу гэж бодож байгаа бол. За тэгэхээр энэ дээр эхлээд хэдүүлээ ингэ эхлээд innovation гэдэг үгийг болорт биеүн дээр мазаалаа тэгэл тэр яг монголоор нь юу гэж орчуулсан байгааг харцгаая. Юу гэж орчуулсан? Шинжлэл, шин эхлэлт, шин санаачлал, шинтгэл, шинжлэлт гол мөчрөөс салбарлсан 80 мөчр. Гэсэн мэн. Яхахгүй innovation гэдэг үгийг зүгээр сонсогчдын төвшөнд хэдлээ бодоод үзэхээр юу шинжлэл гэсэн үг гэдэг тийм үү? Тэр утгаараа ордог. Би өөрөө миний магистраар сурж байсан мэрэгч маань өндөр management буюу яг innovation буюу инновацтай тулж ажилладаг. Салбартаа бид нар энийг бас арай ондоогоор орчуулдаг. Энэ үгийг ойлгохын тулд миний бодлоор invent буюу шинээр сэдвийг зохиох гэсэн үгийг бас ялгаж ойлгох хэрэгтэй гэж байна. Invent гэдэг маань одоо анх дугуйг анх үүсгэсэн хүн. Тэр өөрөөр дугуй хэлбэрийг тэр дотор нь тороостой эсвэл дотор нь агаар хийчих юм бол хөнгөн байна гэдэг юм шин санаа. Тэр ингээ Айнштайны нөгөө гэрэл гарч ирдэг шиг тэрийг хэлдэг. Innovation гэдэг маань энэ одоо яг улсын хурлд өнгөрсөн жил яригдаа байж хат энэ зөв нэр томьёо монгол хэл дээр гарч эхэлж байсан. Энэ маань тэр шин зохион бүтээсэн зүйлийг аваад бизнесийн процессд оруулаад мөнгө хийж байгаа процессыг innovation гэж хэлнэ гэж бид бол Америкийн одоо академик салбартаа ч гэсэн Америк ч гэсэн орчуулга нь бол яг ингэж явдаг. Innovation нь зүгээр нэг шинжилэл биш шинтгэл. Тэр шинжилгээг аваад бизнес болгосон тэр процесс эхэлнэ. Тэр шинжилэл зохион бүтээх шинжилэл үүсгэх процесс нь invention буюу зүгээр зохион бүтээх. Зохион бүтээл гэж байна. Олон invention буюу зохион бүтээл өнөөдөр бизнес болж чадаагүй байж байгаа. Буюу инновац явуулж чадаагүй байж байгаа. За энэ дотор бас нэг ярих хэрэгтэй юм. Continued юм уу discontinued гэж ярьдаг. Инновац дотор тэр нь үргэлжилсэн шинжилэл цоошин шинжилэл гэж ярьдаг. Хамгийн сүүлд дэлхийд даяар ер нь биднээс ярихдаа вакцин диск хамгийн сүүлийн үед гарсан. Тэрнээс болоод юм бол цаашаа шинжилгээ үүсгэх яриад байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энийг биднээс айгүй хольж ярьдгийн. Би яхах нөгөө мэрэгжлийн талаас хараад их шүүмжлэлтэй ханддаг юм дээр. Яг инновацийн талаар хүмүүс их ярилцсан л да. Яг инновац юу вэ гээл. Яг бид нар ч нэг салбарт яг мэдээллийн технологийн дотор л байж идэг. Тэр дотор ерөөсөө програм хангамж дотор л байж байгаа юм байна. Яг тэн талаас ярих юм бол зүгээр одоо энэ зүйл дээр шинэ хэрэглээг бий болгодог. Одоо ингээ байжсэн юмыг шинэ хэрэглээ болгочдөг. Тэр нь амжилттай хүмүүсийн анхаарлыг татаал жишээ нь Twitter байна те. Twitter-ийг бид нар яг бизнес модель нь юу юм бэ гэхээр хүмүүс сайн мэддэггүй шүү дээ. Бизнес Twitter-өөс мөнгө авахгүй байгаа. Тэгээ яаж мөнгө олж юм те. Тэр мөрчлөө яг нэг шинэ тим хүмүүсийг ингээ байнга татаад байж чадах тим хэрэглээг бий болж байгаа юм бол энэ бол бас нэг innovation юм да гэж бодоод байгаа байхгүй. Яг саяны тэр хэлсэн тэр хэрэглэгчийн зуршлыг өөрчлөх шинжилгээ гэдэг бол яхахгүй тодорхойлт нэг хэсэг аюул чухал хэсэг гэж бодож байна л тийм.
За ийм үг нь яриад дуусахгүй айгүй том нэр томьёо энэ дээр маш их олон байдлаар хүмүүс хардаг. Ганц шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Манай Монгол ногоон бизнес, green business буюу ногоон бизнес гэсэн чинь бүгдээрээ ашиглах хэлцээ учир нь болог байж байна. Инновац гэх нэг нь хэлсэн чинь одоо бүгдээрээ биднээс инновац хийдэг, инновац хийдэг газрыг өөртөө хийгээл. Тэгэхээр нэр томьёогоо зөв ойлгоод зөв хэрэглүүл бол зүгээр юм байна. Яг тэгэхээр буцаад олон улсын англи үгээр нь ашиглаж байгаа нөхцөл бидний тэр олон улсын зах зээл харахтаа яагаад биднээс маань энэ үгийг буруу ашиглах. За юм байна. За тэгэхээр ингээд нэр томьёолын болон ингээд өнгөрлөө. Хоёулаа биднээс бүгдээрээ өнөөдөр гурлаа. Small and medium enterprise for SME гэдэг үгийг сурлаа. Хоёрт нь innovation буюу инновац гэдэг үгийг сурлаа. За ингээд үргэлжлүүлээд дараагийн 10 минутанд зочдтойгоо ярилцъя. За ер нь хангай болон мөнх цагт гэж хоёр хүн хин юм бэ. За хангайгийн хангай Twitter icon @HANGAI хангай K-гээр хангайг орчуул. Өөрийнхөө юун дээр Twitter дээр 220 дагагчтай юм байна. Тэгээд өөрийгөө давчилж тодорхойлохдоо туслыг хураавал далай гэд за аваад entrepreneur гэсэн байна. Тэгээд яхахгүй entrepreneur гэж би бас бодож байна. За тэгээд хоёрт нь мөнх цагтын хувьд мөнхөгийн open source experts бишээ би таны alchemist руу орсон байна юм. Мөнхөгийн миний интернет яа. Мөнхөгийн хувьд юу гэсэн байлаа өөрийгөө тайлбарласан байдлаа. За аюул engineer байсан. The engineer, computer engineering, co-founder of Alchemist Technologies. Alchemist Technologies гэдэг компани хамтран үүсгэн байгуулагч юм гэсэн юм тийм. За тэгээ компани хувьдлаар Alchemist MN гэсэн буюу open source experts гэсэн байдлаар өөрсдөө танилцуулсан байна. Вебсайт чи ямар үлээ танаа? Alchemist MN. Alchemist юм тийм. За би яагаад энэ хоёр залууг өнөөдөр урих болоо? Өнгөрсөн 7 хоногт ICT Expo дээр явж байгаад нэг нэгэн visually тэ нүдэнд айгуу гоё харагдсан зүйлийг харсан. Тэр нь Alchemist-ийн вебсайт байсан тийм үү? Бараа бүтээгдэхүүнийг харуулсан зүйл байсан. Тэгээд Alchemist-ийнтэй очиж танилцаад ярьсан чинь маш их сонирхолтой танилцсан. Alchemist-ийн танилцуулаач. Яг юу гэдэг яадаг компани бэ? Тий. Ерөөдөө өөрснийгөө танилцуулах илүү компанийн талаар жоохон энэ стартапын талаар ярив. Бид нар ч угаасаа аюу тийм гоё төвхтэй тийм юм уу? Анх нэг 3 залуу сургуулаа дөнгөж төгсөөд бид тэр сургуулаа хайж маяагүй төгсцөө. Хоёлаас төгсцөө. Тэр хоёр entrepreneur биш юм шиг. Сургуулаа хайсан болоод сургуулаа хаях ёстой гэж Стив Джобс энэ яриад гэхдээ Стив Джобс нэгэд Билл Гейтс тэр яриад л гэхдээ бид нар сургуулаа төгссөн. Усан ихтгэл явсан учраас тэгээд бас буцаж очих шаардлагатай болсон. Бид тэр хоёулаа Стамбулын техникийн их сургуулийг Стамбулын техникийн их сургуулийг хизээ төгсөн бэ? 2011 он. За мөнх цагтын үед өчигдөр магистра Муйсаас авсан. Тийм магистра. Тэгээд компьютер инженеринг гэдэг ангид сураад төгсцгөөсөн. Тэгээд төгсөөд нэг өстой юу хийцгэх үү гэсэн гэдэг оо crazy minds. Бид нар их анхлаад өөрснийг тодорхойлохдоо тэгжсэн тийм үү? Young and crazy гэж зөвлөжсэн. Залуу галзуу. Юу руу ч ороход бэлэн тийм үе байлаа л да. Тэгээд бид гурав ярилцж байгаа дундаа нэг санаа болоод тэр нь бүр явж үзтэн баримлын шавраас гаралтай. Баримлын шавраар юм хийгээд нь хэдүүлээ яг нэг ийм юм хийчи. Тэгээд тэр нь одоо бараг л одоо нэг гудамж хэдүүл ярьж авч байгаа гаргаал. Тэгээд хэрэг хийж гисэн тий. Тэгээд гурлаа өстой эхний ээлжинд бол кофе шоп дээр очивол програма бичээл тэгэл апплод хийх гэсэн чинь нөгөө нэг интернет гацаал тэгэл нэг цай авчаал тэгэл өдөржингөө суудаг тийм үе байсан л да. Айгүй тийм хөвгөлтэй. Тэгээ мөөгийн манд бүр ингээд 3-4-өөс бүр хэвдүүл 13 хүртэл алхаж ирээл код хичээл. Тэгээ буцаа алхаар штеп. Тийм үед хүртэл байсан. Тэгээ анх биччихсэн код нь юу байсан? Програм байсан юм. Тий, одоо нөгөө нэг баримлын шавар гэдэг зүйл ярьж одоо юм бүтээгээд байна шүү дээ, тий. Тэрэн шиг бид нар ийм баримлын шавар шиг програм хийчихье. Flexible амар flexible амархан програм. Тэгээ тэн дээрээ суйрлаад олон юм хийдэг тийм програм хийж болох юм байна. Олон хэлбэрт оруулчих болох юм байна тий. Тэгээ энийг үзэгчдэд тайлбарж өгье тийм үү? Одоо Alchemist-ийн гол зүйл бол Alchemist платформ гэж байна. Маш их таалагдсан. Энэ баримлын шавартай зүйрлж байгаа шалтгаан гэхлээр ямар нэгэн програмыг Word-ийг гээд аваад үзэхэд Microsoft Word буюу биднээс ашигладаг энэ бичиг зориулсан, документ хийх зориулсан програмыг аваад үзэхэд тэр бол тэр зорилготой байна. Microsoft энийг хийх гэж маш их цаг зарцуулсан. Их хичнээн тэр бүнд олоод зарцуулсан. Тэгээ үүсэн. Энэ програмыг одоо өөрчлөх юм бол маш их том ажил байна.
Та эдийн зүгээс Alchemist-ийн үүсгэж байгаа платформ нь анханасаа програм маань олон зорилготой. Нэг бол Word болчих болно. Нэг бол Internet Explorer болчих болно. Нэг бол Skype болчих болно баг тийм үү. Одоо хар ухаанаар ойлгол тийм шүү дээ тийм үү. Тэр баримлын шавар шиг юу ч болгож болдог тийм суурьтай програмыг үүсгэжсэн. Тэгэхээр ерөөсөө анханасаа л энэ дээр ажилласан юм. Тий анханасаа л энэ санаан дээр. За энэ санаан дээр хизээ ажилласан гэнэ хэдэн онд? 11 оноос оны сүүлээс эхлэв. 3 жил энэ дээр ажилласан. Still doing гэдэг. Одоо хэдгээр хувилбар дээр явж байна. Нилээн явсан. Version одоо хэд болсон юм болоо. Нилээн явсан. Тэр version-уудын бол амар өөрчлөлтөн дээ. За тэгээд амжилтын хувьд тэгэхээр миний мэдхийн та аль эзэн энэ програмын маань олон компани ашигладаг болсон байсан тийм үү? Тий, нилээн хэдэн компани ашигласан. Одоо бидний хамгийн анхны захиалга energy resource-ийн агуулгын системийг бараг 1 хоногийн дотор хийж өгөхөд бид их гайхаж ирсэн. Дараа нь тэгээ Uniservice Solution гэдэг одоо хүртэл ашиглаж байгаа компани байна. Тэгээ 1953 гэдэг call center байна. Тэгээд сая чи 1991-т бас нэг тийм такси дуудлагын пицца үргэлтийн систем хийж өгсөн. Тий. Өөрчилж өглөө мөг. За өөр нэг хилти тий. Тий одоо нэг Германаас хөрөнгө оруулалт юм оруулж байгаа. Одоо хангамжийн систем болчихж байгаа. Төслийн систем болчихж байгаа. Одоо CRM гэдэг одоо нэг шинэ WordPress явахад Word хэдийн үеийг бид яг ашигладаг үлээ те бичдэг, боолд болгодог, италик болгодог байхгүй яг. Яг тэрнтэй адилхан тухайн байгууллага одоо нэг том програм авахд хэдийн үеийг ашиглаж байгаа гэхээр амар юутэй. Манайхыг бол ерөөсөө 100 ашиглаж байгаа гэж бид ойлгож. Ягаад гэвэл яг хэрэгтэй юм хийцэн. Тэр товчийг бол өдөр болгон тарж байгаа. Яг нэг товчуудыг тэрийг 1000 тардаг л байхгүй. Тэгээ яг нэг хэрэгтэй юм хийж өгөөд нөгөө өмс өдөр болгон ашиглаж байгаа. Тийм програм бид нар бүтээчээд одоо өнгөцсөн сайжруулад одоо хамгийн гол user experience гэдэг UX-ийн амар сайн болох гол хөгжүүлэл явж байна. Гурлаа уулзж байхдаа бас яг тэрийг яриа болж байна. Миний хобби, миний одоо яг passion одоо яг дуртай зүйл бол яхаар тэр вебсайтыг харагдж байгаа байл хэрэглэгч оронгуудаа харьцах алхмууд тий дараа чинь яаж багс. Тэгэхээр 3 залуучууд Туркээс төгсөж ирээд уулзлаа. Тэгэн гутаа гурлаа баримлын шавраас санаа авангуудаа нэг платформ үүсгэж ихлээр 3 жил битсний дараа нөгөөх маань одоо борлуулалт үүсгэж болох юм байна гэ хэдэн компаниуд хараад хэлээ эхэлсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг амжилттай entrepreneurs болчиход одоо болох гээд байсан. Болчихсон гэж ойлгоо. Одоо ингээд харахад ингээд тодорхой хэмжээний юм хийцэн л байгаад байгаа юм л да. Гэтэ энэ чинь дотор айгүй гоё олон үйл явц болсон тий. Одоо эннээсээ та бүхэн маань юу хоолундаа олоод явж чадчих. Ер нь бол ерхэд бол бид хоёрыг одоо ингээд фид хийж байгаа зүйл бол жижиг явж байгаа зүйл нь платформ л баггүй. Тэгэхээр 3 залуучууд өөр хэд вэ? Одоо компани томорсон. Одоо бид нэг нийлээд зургуулаад байна. Зургуулаад. Одоо бид нэг айхтар том компанитай бас яагаад байх сонирхолтой байхгүй байгаа. Жижигхэн мөгөөд аюу тийм effective сайн залуучуудаар хурдтай тийм л байхыг хүсэж байгаа. Гэхдээ нэг гэсэндээ та бүхэн маань одоо сургуулаа төгсөж ирээд нэг компанид орчих болох байсан тийм үү? Тийм. Стамбул төгсөж ирсэн программистууд бол нэлээд бас компанид хэрэгтэй хүмүүс байгаа бах тийм үү? Тэгэхээр авчиж болно. Гэтэл та бүхэн маань одоо тэр компанийг өөрсдөө зүтгэсээр байгаа үүсгээд тэнцэнээс цалин гаргаад өнөөдөр Монголын эдийн засаг татвар төлөөд 6 хүний ажлын байр гаргаа явж байгаа юм байна шүү дээ тийм үү? Тий, тэгэж одоо ойлгож болох юм да тий. За тэгээд та хэдийг бас нэг өрсөн шалтгаан манай өрсөн юугаар орж ирсэн нэвтрүүлгээр орж ирсэн баяр сайхан гэдэг хүн танай нэг хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын талаар бол айгүй бас гоё төөх байгаа тий. Бид нар анх ирээд бета хувилбараа нэг хүн танилцуулсан. Одоо ингээс юмыг өөрчилж болно гэж нөгөө хүний журд нөгөө агуулгын систем хийж өгөөл за 10 минут болсон шүү гээл. Тэгээд нэг хүнээс хөрөнгө оруулалт авахар болоод тэгээ мөгийн давгаа хоёр гээд манай хоёр би Монгол дээрээ тэрний хийж байгаа мөгийн бүгдээрээ ирээд ирээг байсан тий. Тэгээ ирээг байхад тэр бүхнээ хийчээд тэгээд ирээд яасан чинь нөгөө ах маань офс өгөөд тэгээд сард усныг цалиу өгөөд одоо ахын дээр ингэж ажиллана гэдэг амар гоё явсан. Тэгэнгүүт бид тэр бета холбороо шууд болоод шинэ version хийгээд тий. Шинэ version хийгээд одоо яг USS гэдэг компани одоо хангамжийн системийг шууд хийгээд эхэлсэн байхгүй. Гэхдээ хийхдээ болохоор Alchemist яг платформоор хийж эхэлсэн. Нөгөө утгасаа гажаагүй санаанаасаа гараагүй тий. Тэгсэн чинь нэг онцгой бид тэр ингээ амар гоё явж ирсэн. Нөгөө хөрөнгө оруулж ирсэн ах маань бол нэг 15 сая төгрөгийн ч юм уу тийм хөрөнгө оруулалт хийнэ гэж яагаад байхгүй. Заах нь одоо ингээ боллоо гэд яваад тгсэн л доо. Тэрийг одоо бид тэр нэг яг хоо тэгээд тухайн нэг жоохон шалхаа хэлээл бид тэр тэгсэн. Бид тэр тэгээд
яг ингээл out of the street болцоохгүй. Годомжид хаягдаад. Ерөнхийдөө ийм нөхцөл ялангуяа Монголын ертөнцид маш их болдог. Гарааны компани хэлж байхад хүмүүс маань ойлгож байна уу, ойлгохгүй байна уу? Хөрөнгө оруулалтын бүтээц гэдэг юм байхгүйгээс бол хаягдах авах асуудал. За тэгээд дараа нь тэгээд яг ингээд тэр хугацаанд бид нар бас нэг кофе шопоор явж байсан хугацаанд тэрий. Тэгээд нөгөөдгөө хөгжүүлсэн хэвээрээ офис кофе шопоор юм хийдэг залуучууд. Тэгээд ээж аваас мөнгө аваад хоолоо идэл тэгээд такси төлөхгүй дээ яваа алхаал манад очиж талхтай илэгний нох шидэлтэй. Тэгээд яг гоё л хэлсэн л та тий. Тэр хугацаанд эргэж дурсах аяа гоё. Тэгээд бид нар яваад тэн дээр бол манай нэг компани одоо даун болж исэн хамгийн тийм тэгээд хэцүү үе байсан л дээ. Тэгээд дараа нь тэгээд одоо юу гэдэг жоохон хэцүү үеэсээ гараад тэгээд нэг захиалга олж ирээд одоо EIRP гэдэг компаниас Бадраах гэдэг бидэрт нэг захиалга өгсөн. Тэр бол баг Savior маягийн дээр авсан. Тэр том захиалга нэр ямар ч зэрэг гарааны компанид яг тэр байдаг. Тэр нэг анхны тэр нэг том захиалга те. Мөнгөний хэмжээгээр гайгүй өнөөдөр авраа явчих болж байгаа. Cash flow буюу мөнгө өрсгөл оруулаад ирж байгаа тэр захиалгууд те. Тэгэл мөгийн Эрдэнэс иржсэн санагч юм те. Ман чи юу хүнээс асуусан ч гоё явах юм байна гээл те. Бид дахиад л тэгэл эхлээл тэгээ явсан. Дараа нь тэгээ баярахтаа уулзсан. Тэгээд бид нар чинь дахиад нэг хүмүүстэй уулзсанд бас хөрөнгө оруулалт өгөхөр хүмүүс байсан. Тэгээ баярахтаа бас уулзаа баярахаа нэг хүмүүс ийм хөрөнгө оруулалт өгөх гээд байна гэд уулзсан чинь ахын дундад наад чи аягүй тийм сонин хөрөнгө оруулалт байна гэд би жоохон бодож байгаа дахиад уулзъя гэд. Тэгээ дараа нь мөгийг битэд очиж уулзаад баярахаас тэгээд бид нар энэ систем ингэж явуулнаа ингэнэ нэгэд бүх юм нэгсэн нүдэнд нь гэрэлтэл яриад бид хоёр тэн чинь бүр жинхэнэ hungry болсон байсан хүмүүс аахгүй. Борлуулалтаа игээл. Тиймээ юм ихэд бэлэн. Найрага ихэлсэн байж та тийм баяртай. Тэгээд баярхан ч яг мэдээллийн технологийн хүн учраас энэ технологи замаар явж исэн учраас амар ойлгоцсон л та. Анхны бид хоёрыг харангуйтаа ч юм уу тэгэл хөрхий харагдсан билүү дээ. Тэгээ бас нөгөө талаас технологийн потенциал харагдсан гэж бодож байна. За тэгээ баяргаас хөрөнгө оруулалтаа авсан тэгэн гутаа одоо технологи маань нэлээд суурьтай болчлоо. Богинохон ярих бол уг технологи одоо танаа Alchemist-ийн платформыг гадаадын өөр компаниудын ERP системүүд байгаа шүү дээ жишээ нь тийм үү. Хэрвээ одоо өнөөдөр Монголд байгаа нэг компани авч ашиглаад танагийг авч ашигласан үнийн хувьд нөгөө хэдээс хэр бага байна? Мэдээж яриг бол хамаагүй одоо бага гэж үзэж байна. 10 дахин юм том ах тийм үү бараг л. Ер нь бид нар анх нөгөө нэг үнийн саналаа тавих цагаас их хямдгаар тавьж ирсэн л да. Тэгэхээр хямдхан гэхээр нөгөө хүмүүс чинь энэ бас хэрэглээ тий. Бүтэхгүй байхаа гэж боддог хүмүүс эд юм лээ. Өөрөөр яг анх маш их юм хийн гээд маш бага хүн нэртэй яг нь зах зээл ойлгоогүй ч юм уу тийм байсан үе бол бас байгаа л да. Тэгээд зя уучлаарай. Биднээсийн цаг маш бага болохоор илэгээс яа. Тэгэхээр Alchemist платформын хувьд яг харахгүй таагур маань ингэж их өнөөдөр юм болгож явж байгаа. Alchemist цэг эмэн рүү орох юм бол компани энэ платформын дараа чи хөгжлээ. Энэ дээр би хувьдаа бол юу гэж бодож ирээдүйн маш их том гарч ирнэ гэж найдаж байгаа. Олон улсын Y Combinator гэдэг хөрөнгө оруулалтын бид нар сая нэг програм руу орсон. Y Combinator-т нэг санаагаа явуулаа. Тэн дээр бас нэг жоохон фидбек авсан байгаа. Удахгүй бид нар яг нэг тийм шин санааны бета хөлбөрийн гарах юм. Мөгийг дээр ярилцаал та хийгээл явж байгаа. За энэ нэвтрүүлэг гарч явах өдөр буюу өнөөдөр бас нэг юм чигээс хэлмээр туллаа цэг юм нэг. Тэгээ. За энэ туллаа цэг юм гээд сая нэг хэсэг лайв байсан. Тэгээд жоохон дахиад засах юм болоод манай нөгөө нэг багийн залуучууд хийж байгаа. Энэ бол ерөөдөө би яг одоо хөрөнгө оруулагч чи яг 1 минутын дурт 30 секундын дотор туллаагаа найраа пич хийх гэж байна. За яваа. Туллаа гэдэг нь ерөөсөө өгний утганаас анханаас тийм байгаа. Тулъя гэж ярьдаг те монголчууд. Тэгэх юм бол та одоо хуучин юмнууд second hand юмнуудаа хоорондоо тулж болно. Би хэрэгэлсэн утсаа өнөөдөр тэр нэг залуудны гоё дугуй байна. Мотоцикл байна. Harley Davidson бид хоёр ингээ хоорондоо ерөөсөө хоёлаа энэгээрээ тулчаа гэж ярьдаг шүү дээ. Би уцаараа чи мотоцикл ийм хийдэг вебсайт байгаа тийм. Тийм вебсайт байгаа. Одоо туллаа юм байна гэдэг одоо туллаагаа яаж үсгэлж байна? TOLLAMN гэдэг утсан байгаа. Тэгэхээр маш их сонирхолтой. Би бол үнэхээр яг энэ вебсайтыг чинь сонсоод миний сонирхож байгаа зүйл нь монголчууд энийг хэрэглэх зуршил гарах нь үү гэдэг нь. Тий, одоо яг экспортер явж байхад нэг хүн бид нэг утас тавьсан байсан тулчигээд тэгсэн чи би дугуугаараа солилцъя л даа гэдэг өөрөө байгаа юм чи. Болох юм уу гэдэг одоо болно нахта нэтээр ороод үзэрэй гэсэн л дээ тий. Тэрийн шиг одоо юу гэдэг яг анхны хөлбөр нь бол жоохон second hand утсаар явж байгаа. Тэгээ цаашлаад гэх юм уу хид хидэн тийм бүтээгдэхүүнээр орж магадгүй. Одоо
ихэнхдээ камер утас ч юм уу те дугуйч гэдэг юм тиймэрхүү юмж болно. Тэгээ бүр зарим хүмүүс орон сууцаа тавьчих юм уу тэр гэж яриад л тэр. За ямар ч хэлсэн Тудлаа цэг юм аа, Alchemist цэг юм аа. Ханга болон мөнгө цогттой холбоо өргөл өөрсдийн Twitter хаягуудаар холбоо өрөөрэй. Маш их чөлөөтэй ярилцахад бэлэн залуучууд байгаа. Үнэхээр entrepreneurs-ууд яхахгүй гарааны бизнесээ хийгээ явж байгаа. Бусдыг бодвол арай өмнө явж байна. Ихтэй бас хийх юм их байгаа. За эцсийн асуулт хоёулангаас нэг-нэгээр хариулаарай. Гарааны бизнесээ хийх гэж явж байгаа хүмүүс ямар зөвлөгөө? Нэг зөвлөгөө өгөх шүү. Ямар зөвлөгөө өгөх вэ? Хоёрын сурсан өөрсдийн зөвлөгөө. Өөрсөн одоо ингэ кофе шоп цалингүй явж явах үедээ сурсан. За миний хувьд бол мөрөөдлөөсөө битээ ухраараа тэрнийхээ төлөө маш хичээгээ сайн ажиллаараа. Тэгэх юм бол мэдээж ажлыг л ам тусна гэдгээр те сайхан цаг ирэх болно л гэж хэлээ. За гоё. Мөрөөдлөөсөө ухарч болохгүй. Үзэл авах хэрэгтэй тийм үү? Үзэл авах хэрэгтэй. За хангааг. Тэгээ яг одоо эхэллээ л хэлчих да. Яг одоо эхэл. Тий. Айгүй том бас тийм ээ олон entrepreneurs хэлдэг зүйл битгий яриа хойшлуулаа те. Айгүй гоё нэг хэлсэн үг гэдэг юм. Маргааш гэж нэг айгүй гоё мөрөөдөлт байдаг орон байдаг юм аа. Хийх ёстой ажлын 90% тэнд байдаг гэсэн байдаг шүү дээ. Хүн болгоны хэлдэг тийм. Маргааш бол 90% ба биднээс. За маш их баярлалаа. Өнөөдөр надтай ирж ярьсан. Тэгээд энэ нэвтрүүлгийг бүрэн үзээ. Тий. Хангай мөнх цагт хоёртой холбоотой байгаараа гурлаа ч гэсэн Alchemist-ийг дараачийн төвшөнд ирсэн байх эсвэл тулаан амжилтанд хүрсэн байх. Буцаж орж ирээд үргэлжлүүлээ гоё. Тэгэлгүй яах вэ тий. За ингээд Бизнес радио 98.9 болон Синик телевизийн хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн 3 дугаар болон та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийг хагасан өдөр болгоны 11 цагаас Бизнес радио 98.9-дэр сонсож болно. Мөн нэгд өдөр болгоны 18 цагаас Синик телевизээр би түрүүн хагас өдөр болгоны 11 гэсэн 18 гэсэн. Хагас өдөр болгоны 11-аас өглөө. Нэгд өдөр болгоны 18 цаг буюу 6 цагаас орой Синик телевизээр үзэж болно. Мөн дараагаар нь биднээс YouTube дээрх youtube.com Синик Mongolia гэсэн хуудас болон Бизнес радиогийн YouTube дээр энийг тавьж байх болно. Тэгэхээр ингэж нөхөж үзэж болно. Бидний хувьд үргэлжлүүлсээр байх болон дараачийн зочноороо өшөө сонирхолтой хүмүүсийг авчирна гэж бодож байгаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.